Сайн байцгаана уу хүнд үзэгчдээ. Өнөөдөр бид дефакто ярилцлагаар Монгол улсын цахим шилжилтийн тухай тодруулж ярих гэж байна. Өнөөдөр манай ярилцлагт цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд инх баярын Бат Шугар оролцож байна. Инх баярын Бат Шугар цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Америкийн нэгдсэн улсын Бентлийн их сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлэр төгссөн. Америкийн нэгдсэн улсад JP Morgan банкнд хөрөнгө оруулалтын банкир, Монгол Ардын хувьсгалт намын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга, Монгол банкны дэд ерөнхийлөгч, Media Holding компанийн төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүнээр тус ажиллаж байсан. Монгол улсын их хурлын инновац цахим бодлогын байнгын хорооны даргаар ажилласан. Монгол улсын их хурлын гишүүнээр 2 удаа цонгогдсон ажиллаж байна. Хам богд уус хатан туулгуулын хөвөндөх цэнгэг агаартай бүсэд байрлалтай. Хүүхдэд ээлтэй хотхны төлөвлөлт болон эрүүл амьдралын хэм маягийг эрхэмлэгч та бүхнийг King Tower апартментийн 5-р ээлжийн орон сууцнд урьж байна. Амар тайван амьдрал аян давтагдаж шүү. Сайн байна уу та? Сайн байна уу. Засгийн газар дээр Digital First гэсэн нэртэй юуны төрөнд цахимжилт гэсэн нэртэй ийм програм батууллаа. Энэд ямар учиртай юун програм бэ? Digital First болон цахимаар төрөнд гэсэн тийм бодлогын зөвлөмж батлуулсан. За өнөөдөр чинь бид нар ч бас тодорхой хэмжээ цахимдсан улс орн болсон. Нэгдсэн үндэсний байгууллагын цахим индексээр бол 46 дугаар байранд орсон. За энэ бол бас тодорхой хэмжээнд амжилт гэж ойлгож болно. Гэхдээ бид нар бол цахимжилт гэхэд дандаа төрийн үйлчлэгийг цахимжуулж гэж ойлгоод байсан. Энэ чиглэл явсан. Одоо Digital First болон төрийн үйлчлэгээс гадна бүхэл төр нийгмийн эдийн засгийн харьцааг цахимжуулах зүйл яригдчихлаа энэ л та. За тодорхой хэмжээний бас нэг шүүмжлүүд гарч байгаа. Жишээлбэл одоо юу гэдгийг одоо манай найз ирчихсэн. За манай ээж цахим үйлчлэг авах гээд ийм Монголиогоос манай ээж төрийн үйлчлэг авах гээд ийм Монголиогоос одоо лавлгаа хэвлээд очиход заавал нь хуучнараа одоо тамга дараад гар үсэг зураа хүйдэрээ гэж тухайн байцагч нь яриад байна. Тэгсэн бол та нар ч цахимдсан гэж яриад шүү дээ. Тэгэхээр Digital First чинь бол бүр философийн өөрчлөлт юм билээ. Ерөөсөө цахимаар төрөнд бүхэл зүйлийг одоо цахимаар явуулъя гэсэн философи өөрчлөлт. За наацхийн нэг жишээ ярихад бол e-business гэсэн платформ байна. E-business-ээр дамжуулаад цахимаар одоо компани аж ахуйн нэгж шинээр үүсгэж болно. Гэхдээ маш их хэмжээний зүйл нь бол одоо цаасаар яваад байгаа. Мөн гар ажиллага байгаад байгаа. Жишээлбэл одоо компани нэрний лавлага авдаг штэ. Тэгсэн бүртгэлээс. Тий. Одоо хэцүү байгаа даа. За тэгээд явхаар ч юм бол e-бизнесээр ашиглаад хүсэлтөө өгч болж байгаа. Тэгэнгүүт нь ажлын 3 хоногийн дотор гэж журам байгаа. Үгээр нэг байцагч хараад болж гинөө болохгүй нэ гэж хэлээд байгаа байхгүй. Уул усны нэр одоо ямар гэдгийг нутгийн нэрээр хийж болохгүй гэсэн тийм нэг тийм Монголын үндэсний гэсэн үгнүүд орохгүй энэ гэсэн байгаа шүү дээ. Тэр чинь уул нь бол химэл оюунаар хийж болно. Тэгэхээр заавал нэг хүн тухайн үзмжээр шийдэх байхгүй. За. Нөгөө талдаа бол энэ тодорхой хэмжээний одоо үйлчлэгнүүд бол ерөөсөө юугаар цахимж очог байгаа. Үндсэн зүйл нь юутай холбоотой вэ гэхээр төрийн байгууллагууд өөрсдөө маш их дата базтай тусдаа тэгсэн мөртлөө интеграцанд ороогүй. Нэгэсний нийт мэдээлэл ил тод байдлын тухай хуулинд төр өөртөө мэдээлэл иргэнээс асуухгүй гэсэн заалт байдаг. Энэ бодит амьдралд хэрэгждэггүй. Яагаад хэрэгждэггүй гэхээр одоо засгийн газрын болон одоо төрийн агентлагууд, яамнууд хоорондоо мэдээлэл бүрэн интеграцанд ороогүй байдаг. Вебсайтууд нь тусдаа. Дата базууд нь тусдаа байна. Тэгэхээр энэ бүгдийг нэгтгэл тийм том зорилготой. Тэгээд тухайн иргэний хувьд бол төр гэсэн нэг айл байна, иргэн гэсэн иргэн байна. Тэгэхээр төртөө харьцаж байгаа бол нэг л газраа харьцана. Төр бусад одоо яамдуудаас, агентлагуудаас хэрэгтэй мэдээлэл татаад тухайн иргэндээ үйлчлэгээ өгөх зүйл яригдчихэж байгаа. Энэ бүхнийг яг зэгцлэх гэж байгаа юм уу? Ямар ч тэр Digital First. Тийм, ер нь бол цэгцлэх одоо бүхэл зүйлийг хүнд сурталхгүй, дээрээс нэмээд цаг хугацаа хэмнэлсэн байдлаар цахимаар төрийн үйлчлэгийг одоо 100% олгох тийм том зорилго тавьсан байгаа юм. За, хизээ хэд хийх юм тэрийг. Одоо хийгдэл явж байгаа. Ер нь бол ийм байгаа. Ер нь 3 үйлчлэгийг л одоо авахтаа биеэр очих хэрэгтэй гэсэн тийм логик.
Эхнийх нь одоо хүнтэй салах аль эсвэл одоо юу гэдгийг суух энэ чинь одоо бас нэг батлуулах тийм бас нэг хайр сэтгэлийн зүйл болохоор. Тий. За гуравт нь бол юу Монгол улсын иргэншлээс гарах. Энэ чинь бас нэлээд том сонголтолгоо. Заавал одоо гараар бичиж өгөх хэрэглэж байна. А бус төр үйлчлэгээ ер нь бүгдээр ингээл цахимжуулц гэсэн тийм том зорилго тавьсан ажиллаж байгаа л да. Ерөнхийдөө бол энэ бусад орнд бараг тийшээ хандаад байна шүү. Энэ чиглэлээр. Ер нь дэлхийг харахад хамгийн одоо цахимаараа одоо супер болсон гэж ярьж болно шүү дээ. Улс орн бол дайн улс байгаа. Хоёрт нь Эстони улс. Яг манай ийм Монголын модель бол Эстони улсыг дуурайж авсан. Нөгөө X road гэдэг нэг гол. X road чинь бол юу юм манай хур систем байгаа даа. Нөгөө төрийн мэдээллийн дэд бүтцийн одоо мэдээлэл хоорондоо шеринг хийдэг одоо хуваалцдаг. Энэ хур систем чинь зөндөө олон жил болж байгаа маа. Тэгээ одоо болтол ингээд таны сая түрүү ярьсан асуудлууд чинь шүү дээ тий. Хичнээн удаж байгаа байхгүй. Танаа цахим яам байгуулсан бид нар 22-оор. Тэг яагаад болоо цаа шалтгаан нь юу вэ? Тэг одоо ингээд нэг сайд гарч ирээл одоо бид ингээ энийг хийяа л гэх юм. Тэг урд өмнө бас хийгээ ярьж лээсэн шүү дээ. Яагаад одоо болтол ингээ удаад байгаа. Ер нь бид нар чинь бол хаанаас эхэлснэ харахад бол бас л нэлээд хэцүү байдлаас эхэлсэн. Тэгээд ямар ч үе шаттайгаар одоо амжилт гаргаа явж байна. Өнний үр дүн нь бол манай одоо нэгдсэн үндэсний байгууллага гардаг цахим засаглалын индекс 28 байраар бид нэр 2 жил дотор одоо урагшилж чадсан. Тий. Тэгэхээр дэлхий дээр 74-т байснаа 46 ороо орсон. 2000 онд 96-д байсан. 96 онд байсан тий. Яг тэгэхээр харьцуулахад бол бид сая сүүлийн 4 жилиг бүр UN-ийн тэр UN e-government гэдэг номон дотор бол хамгийн өсрөнгөө холын одоо өсрэлт хийсэн орон тэргээ бичсэл байгаа юм л. Гэхдээ бас нэг юм зүйл чухал байгаа юм. Бүх дэлхийн нэг байрандаа бид нар урагшлаад байгаа биш. Бүх дэлхийн улс орнууд л бол урагшлах гэдэг тэмүүлж байгаа. Тэгэхээр бид нар уралдаан бохгүй нэгээс нь марафон явчих. За та түрүү ингээ ярьж штеп засгийн газруудын одоо манайд байгаа бүх өөрсдийн цахим сайд янз бүрийн өөрсдийн данны бүх юм тустай байдгийг ингээд нийлүүлэхийн тулд ямархуу хэмжээний дэд бүтцийг бий болгож байгаа. Тэр яад нэрлэгдэх, яавал одоо энийг хордон хийх вэ? Энэ тухай тэр танай төлөвлөгөөнд чи яаж орсон? Яг одоо ч гэсэн одоо ажил хийгдээд явж байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл юу гэдгийг улсын бүртгүүлээ байна. Аль эсвэл аль нэгэн агентлагууд байна. Тэгэхээр тэр дата бааз нь өөрөө хоорондоо уншигдахгүй байгаа зүйлийг л одоо уншдаг болох гэдэг байгаа л да. Тэхийн тулд янз янзын аргачлал. Жишээлбэл зарим одоо дата баазууд бол өгдөл нь бол өгдлийн хөлбөрт биш. Зөвхөн нэг Excel байна, PDF байна, Word байна, янз янзын байдлаар тусдаа. Тэгэхээр энэ бүхнийг одоо хооронд нь холбохын тулд бас л янз янзын ашиглаж байна л да. Жишээлбэл iFrame нэртэй тийм одоо платформыг платформын хөрвүүлэгчийг ашиглаж байна. За. Тэгээ e-бизнес руу иргэн ороод тэгэхээр хараа энэний чинь том техникийн хувьд мэдээж дэлхий дээр хийцэн бүс олон орнууд байгаа. Бид нар шинэ нэрээр юм хийхгүй. Ганцхан бүхний төшөмдүүдээ төрийн хүмүүсийг яг энэ рүү орхос шаарахгүй болгохын тулд та нар юу хийх, яаж хэмжих юм, тэр яам дуучин цахимжиж байгаа юм уу, үгүй юм уу гэдгийгээ танай засгийн газар чи яаж хэмжиж урамшуулах, эсвэл шийдэх юм тийм юм байна. Наадах чинь хамгийн том одоо сонирхолтой асуудал бол одоо энэ утгаараа нөө дижитал фэйсбүүкийн цахимын төрөнд гэсэн бодлогын зөвлөмжийг засгийн газраас одоо баталж байгаа. Хамгийн гол нь бас бид нар цахимжаал яваад байна. Хууль эрхцэн тодорхой хэмжээний бас зүйл залтуудыг зассан. Та санаж байгаа бол өнгөрсөн жил улсын их хурлаар 109 хууль нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нь бол цахим бичиг баримт, хөнгөн цаасан бичиг баримт ижил төгс хүчин төгөлтөд байна. Хөлийн өмшрөгдөнө гэсэн агуулгатай. Гэхдээ нөгөө талдаа бол яг манай одоо төрийн албан агчд байна. Нөгөө талаас иргэд байна. Яг тэр хөлөмжшөөрөх тийм байдалд нь орохгүй байхгүй. Тэгээ би хамгийн анх сая хэлэхдээ философийн өөрчлөлтөө гэж хараад байгаа. Тэгээ яах вэ? Философи хорошо тэрийг өөрчлөх юм байна. Яаж тэрийг одоо энийг хүчээр оруулахгүй бол одоо энд удаж шин. Тэгээд яаж хүчээр оруулах вэ? Яаж энэ хүмүүсийг за хийхгүй бол одоо ажлын хариуцлага гэж байгаа, хийх ажил гэж байгаа, чадвар гэж байгаа. Энэ дээр нь яаж ажиллах? Тий, аах вэ. Нэгдүгээрт бол хамгийн эхний хийх ёстой зүйл нь бол аль яам, аль агентлаг, аль төвшөнд цахимжилт нь явж байна гэдэг нь тодорхойлох ёстой. Үүний үр дүнд бол хийхэд тулд бол эдийн засаг хүчлийн яамны доор засгийн газрын одоо хянах шинжилгээний газар гэсэн тийм юу байгаа. Одоо агентлаг байгаа. Тэгэхээр энэ агентлагаар эхлээд одоо нэг өснө одоо
өөрсдөө бид нар хаана байна, аль яам нь хамгийн сайн цахимдсан байна, аль төрлийн үйлчлэг нь хамгийн сайн цахимжаад байна гэдэг тодорхойлчих юм. За тэгээ мөн тодорхой хаана бид нар алдаад байна гэдгийг бас тодорхойлоод тэр тодорхойлогч нэгдсэн юм журам гаргаад концепцийг гаргацсан. Тийм ажил эхэлнэ шүү дээ. Тэр хүмүүс тэгээ юугээ хэмжих нь тэрээ тодорхойлсонгүй одоогоор. Одоо тодорхойлоггүй байгаа. За. Тодорхойлго энэ одоо digital first энэ одоо хүрээнд бол яана тодорхойлох ямар хэмжүүрийг хийх үү. За төрийн цахим үйлчлэлийн стандарт гэхлээр батлах хэрэгтэй. Гэхдээ стандартыг багтлахын тулд хамгийн дор хаяж Монголд 9 сар хэрэгтэй юм билээ. За энэ бол заавал Монгол улс биш л те. Бүх дэлхийд бол бас 4-5 жил ч гэсэн бодно ISO-гийн стандарт шинээр гаргаж батлах гэх мэтчлийн зүйлүүд ярихад бус олон улстай харьцуулахад бид нар жишээлбэл банкны банкны гүйлгээний 97% нь цахимаар явж байгаа, гар утсаар явж байгаа цөөхөн улс байдаг. Тэрний нэг нь болчиход шүү. Бүр 98 болсон. 98 болсон тийм. Дэлхийд одоо топ 5-д байгаа Монгол. Тийм. Тэгэхээр энэ юу ярьж байгаа гэхэл хүмүүс чинь цахим одоо бичиг үсэг тайлагдсан. Ямар ч гэсэн уцаагаа яаж яжих мөнгө шилжүүлэх мэдээд шүү дээ. Энийний дараа бусад юм айгүй тэр банкны аппликейшн шиг амархан баймаар байна шүү дээ. Нийт гүйлгээний 98% нь бэлэн босоор очоо. Тэр бас дийлэх нь бол картны юу гал та. Картных бас. За яг одоо ингээд нэг аппликейшн амархан гэснээс Mongolia чинь 5.0 гээ гаргацсан байна. Сайхан гаргасан байли бүр. Тэр нэлээд сайжирсан байли. Зарим үзүүлэлтүүд нь хууч ороход нэлээд удаан байсан чи одоо их хурдан байли. Тэгээ энэ Mongolia шинээр юу гэж байгаа одоо? Яг хөө маш олон зүйл орцсон байгаа л да. Гэхдээ би онцолж хэдийн юм хэлмээр байгаа. Нэгдүгээрт бол тасаа ороход амархан гэж ярьлаа. Mongolia-д ороход бол 2 одоо систем зэрэг ажиллаж байгаа. Нэг нь хур мэдээллүүдийг татдаг лавлгаа гэх мэтлэн нөгөө талаа данс систем байгаа. Өнөөдөр бол та орохдоо бол шинээр одоо гар утсандаа суулгаад альс апдейт тэгээд орохдоо бол 3 төрлөөр нэвтэрч байгаа. Нэгдүгээрт бол та тоон гар үсгээр нэвтэрч болно. Хоёрт нь бол банкны дансаараа нэвтэрч болно. Гурав дахь нь бол юу өөртөө бүртгэлтэй дугаараараа мессеж явуулаад. Тэгээд яг та өөрийгөө баталгаажуулж байгаа чи би Батчуур яг мөн байна гэдэг. Тэгэхээр энэ нь бол данс систем байгаа. За хур гэдэг бол надтай холбоотой хүссэн үйлчлэгийг татдаг тийм систем байдаг. Том та түрийг Estonia X-Road гэсэн чинь тэрний одоо нэг хэлбэр нэ. Дан гэдэг нь цахимаар иргэнэ таньж байгаа. Танилтих. Тий. Энэ хүмүүн байна гэж. Яг мөн байна гэдэг. Тэгээ аль нь чухал даа мэдээж. Цаадаа энэ дотор ярьж штэ тоон гарын үсэг гэж. Өнөөдөр Монгол улсын хүн амын хідэн тоон гар үсгтэй болцсон байна. Энэ тоон гарын үсгийг яг юунд хэрэгтэй юм бэ гэдгийг өнөөдөр иргэд ойлгож байна уу? Яг вэ. Тэр бол бас бүрэн төгс ойлгоогүй байгаа. Гэхдээ бол одоо компани захирлууд, нягтлангууд гэх мэт хүмүүс ойлгож байгаа мөн төрийн албан агчид бол харьцангуй гайг ойлгож байгаа. Ялангуяа одоо засгийн газрын хоорондоо харьцаж байгаа бичиг цаас бүгдээрээ одоо тоон гар үсгээр явж хоорондоо одоо иргэнд ямар ашигтай вэ? Иргэн бол юу гэдэг одоо жишээлбэл та одоо татварын тайлангаа явуулж штэ тий. Татварын ерөнхий газар руу тэгж тоон гар үсгээр баталгааж явуулна. За өөрийгөө та таниулж байгаа цахимаа таниулж байгаа зүйл байгаа. Нэг өснөө одоо би хэлж чинь та одоо өөрийгөө данс систем рүү уян мөглөө нэвтрэхдээ тоон гар үсгээр нэвтрүүлж болно. Яг би тэр хүн яг мөн баталгаажуулж байгаа. Мөн гэрээг зурхтаа Эстонд би очсон тэрийг санаж байна хэдэн жилийн өмнө. Эстони, Латви, Литва энэ улсуудад компаниуд гэрээнд зурх гээд хоёр талаасаа нэг онгоцоор очиж гар үсээ зурдаг байсан болцсон гэсэн. Тэгээ манайх бол техникий тэр нь бол болох юм байна тийм үү? Ер нь болно. Одоо яг өнөөдөр бол бас банагаш би нэг ажил хэсэг хуралдуулна. Тэр нь бол яг цахим тамгын ажил хэсэг. Компани хоорондоо гэрээ байгуулах хүчин төгөлдөр байхад бол хоёр компани хоорондоо заавал ноториодоо батлуулахгүйгээр тамгаар хоёр талдаа дараад баталж болдог шүү дээ тий. Хүчин төгөлдөр байхад бол хэрэгцэн. Тэгэхээр тэрийг бас хийх гээл үзэж байна. Тэгвэл тэр цахим тамга юм уу эсвэл цахим гарын үсэг байснаар баян үлгийд байгаа хүн Дорнод аймагтай гэрээ хий гэж бодъё л хоёр бизнес юм. Тий. Тэгэхээр зарчмын хувьд тэр хоёр тоон гарын үсгээрээ энийг баталгаажуулах өнөөдөр техникийн хувьд боломжтой. Ер нь боломжтой болоод явж байгаа. Гэхдээ ашиглагдахгүй байгаа. Яг юу байгаа маа. Гэрээ гэсэн тийм юу байгаа. Платформ бас байгаа. Манай хувийн хвшлийнхэн бас хийцэн. Үүгээр дамжуулаад бол яаж болно? Хоорондоо гэрээ захимаар хийчих болно. Тэр нь тэгээ блокчейнд нөгөө гэрээнд байж гин. Тэгэхээр алдагдана гэсэн зүйл байхгүй. Хуурамчаар ахиж хийнэ гэсэн зүйл байхгүй. Тэгээ шүүхтэр очихоор яг одоо хэдэн цагт хоёр иргэн яаж гэрээ хийсэн, ямар зүйл залтаг гэрээ гэсэн блокчейнд хаалгагдсан байна. Энэ бол бас нэг сайн давуу тал шүү. Хувийн хвшил бол маш сайн өндөр ажилласан.
Тэгэхээр би миний ойлгож байгаагаар ийм Монголиа одоо биш үү гадаадд байгаа 2-300 мянган хүн байгаа. Тэд нар Монгол утас заавал байхгүй. Гэхдээ гадныхаа өөрийнхөө утсаар өөрийгөө таниулаад Монголын төрийн үйлчлэгийг авч болно гэж Монголиа ийм Монголын 5 ноёл дээр ийм шинэ юм ордоо гэж ойлгож болох уу? Тий. Би түрүүнээс ийм Монголиа дан 2 ч бас арай тусдаа яваад байгаа. Ийм Монгол өөр интерфейс. Дан нөгөө иргэнэ баталгаажуулж байгаа зүйлээр. Тэгэхээр яг үүнд холбоотоор дан 2 тэгсэн шинэ апдейт орсон байгаа. Яг уу энэ нь бол яг гар утсаараа ч юм уу аль эсвэл одоо компьютер дээр ороод тэгээд нэвтрүүл нөгөө биометрик орцсон. Нэгээс нь одоо хэрэв Монголд одоо дансгүй аль эсвэл одоо өөртөө бүртгэлтэй гар утасны дугааргүй мөн одоо тоон гар үсэг аваагүй бол тухайн иргэн ийм Монголын үйлчлэгийг авч чадахгүй. Өнөөдөр 1268 үйлчлэг орсон байна. Тэгэхээр яах вэ гэхээр дан 2-оор биометрик зураг өөрөө таниулаад уншаад одоо яг нэгс нь та iPhone нэгтээ таны нүүр царайг чинь таниад орж байгаа ш нэвтэрж байгаа штэ. Team систем нэвтрүүлсэн. Эх 7 хоногийн 5 дахад App Store руу гарч Google Play App Store дотор дан 2 гэж орох юм. Орж байгаа. Бид нэр хүсэлтээ өгсөн байгаа, явуулсан байгаа. Хамгийн гол нь шинээр шинэ app гаргаж байгаа болохоор нөгөө тодорхой хугацаа ордог. Шууд тэр дор нээд гэж чеклдэг. Тэгэхээр тухайн иргэн одоо юу гэдгийг Америкт амьдарч байгаа иргэн ийм Монголыг нэвтрүүл өөрийнхөө гар утсаар ингээд аппликейшныг таниулаад нөгөөт нь гадаад паспорт юуны иргэний үнэлгийн зураг мөн одоо жолооны үнэлгийн зурагт харьцуулгая. Гадаад паспортаа сунгая гэд аль нэг гадаадын орноос Монгол иргэн хүсэл тавьбал тэрийг сунгаж өгөөд эндээс явуулж болох уу? Болно шүү. Шинээр паспорт авъя би хайчлаа гэвэл. Яг тухайн улс орны консулын газар дамжина л та. Тэгээд дамжинтай баталгаажуулаад явна. Гэхдээ нэг танд энэ хэлэх бас нэг гоё юм нь одоо та гар утсаараа дангийн систем рүү ороод тэгвэл нөгөөтг нь таны гар утасны чинь нэг камерыг ашиглаад ямар ч ихний ээлжинд энэ 7 хоногийн таныг таньчин. Эх 7 хоногийн сүүлээр бол аппликейшн гарчихна. За. Хоёр дахь нэг сонирхолтой зүйл нь ийм Монголиуд дээр бид нэр бараг анхудаа төрийн үйлчлэгэнд одоо химэл оюуны ашигласан зүйл ийм Монголиуд оролцсон. Монгол хэлээр яг ChatGPT адилхан AI agent оролцсон. Тэгээд жишээлбэл та одоо нэг ийм зүйл болоод байна л та. За ийм Монголиогоор 1268 үйлчлэгээ захимжуулчлаа. Тэгсэн чинь хүмүүс толгойн нэргээд эхэлсэн. Маш олон үйлчлэг гарч ирээд. Тэгмэд AI agent оруулаад нөгөө AI agent руу та бичнэ. За би хүүхдийнхээ одоо шинэ гадаад паспорт хүүхдтэй анхудаа амбар байна гэд. Яаж авах вэ гэвэл нөгөөх нь за та ийм хүсэлт явуулнаа гэж өөрч хариулт хамаг амар болгоч. Би тэтгэвртэй гаргаж байгаамаа ямар бичгэмд бүрдүүл таана очих вэ гэх төрөм гаргаад ирнэ. Яг энэтэй холбоотой ийм Монголын уруу ингээд орохоор шинжилгээнийхээ хариуг авах уу? Эмнэлэг төзүүлсэн тэр шинжилгээнийхээ юу харуулах уу гэж байгаа юм. Тэг ингээд орохоор зөвхөн улсын эмнэлгүүд байгаа байхгүй. Тэр хувийн эмнэлгүүд бас байгаа шүү дээ. Энэ хоёрын энэ мэдээлэл чи хизээ нэг юм интеграцид орох юм. Жишээлбэл улсын эмнэлэгт үзүүлсэн шинжилгээнийхээ хариу, хувийн эмнэлэгт үзүүлсэн шинжилгээний хариу хоёрыг зэрэг хармаар байна шүү дээ. Энийг яах вэ? Энийг одоо оруулах гал ажиллаж байна л да бас. Уул нь эрүүл мэндийн яамд Дэлхийн банкнаас нэг төсөл явсан. Эрүүл мэндийн салбарын захимжилттай холбоотой данц харамсалтай бид нар тухайн үед бол бүрэн ашиглаж чадаагүй. Тэгээд нөгөө буцаагаад авсан гэсэн. Мөнгөө буцаагаад авсан. Дээрээс нэмээд зарцуулсан мөнгөө буцаад эргэж авъя гэсэн хүсэл явуулсан байгаа. Тухайн одоо гүйцэтгэгч компанид нь л ялчгүй одоо асуудал гарсан уу яасны ямар ч сан фейлдсэн. Тэр бол үнэхээр харамсалтай зүйл. Тэгээ одоо ахиад ихгүй гэх баталгаа хааж байгаа юм. За өөр нэг асуулт. Энэ Монголиа гэх энэ хаягаараа бид нар энэ Монголын нэгэнт л намайг таниад миний бүх хэмийг ингээ мэдж байгаа. Би бол би гэдгийг баталгаажуулж байгаа юм чинь. Тэгвэл энэ сонгуулиудаа энэ Эстон шиг Монголиагаараа дамжуулж хийвэл яасан юм. Эстон нөгөө энэ юу энэ сонгуулийн тойрог морь гэж байхгүй юм биш. Ер нь юу ш болцоотой тодорхой хэмжээний бас хөгжүүлэлтээр болцоод гэж харж байгаа. Заавал одоо дипломат төлөөлөгчийн газартаа очиод саналаа өгдөг те. Тэгэхгүйгээр цахимаар өгдөг тийм одоо болцоог нээх гээд бас ажиллаж байгаа. Мөн үүнтэй холбоотойгоор бас улсын хурлын ч гэсэн бас юу гарцсан байгаа. Ажил хэсэг гарцсан байгаа бас үүнд ажиллаж байгаа. Бас эрх зүйн байдлын тодорхой хэмжээний бас өөрчлөлт оруулах хэрэгтэй. Сонгуулийн хуулинд техникли болгох ч гэсэн.
Америк шиг оронд одоо тэнд 50-60 мянган монгол байна шүү дээ. Тэр том оронд байгаа байхгүй. Тэгээ зөвхөн сонгуулаа өгөхийн тулд нөгөөдөл чинь нэг бараг $1000 билет аваад Вашингтоноор тиймэрхүү Сан Франциско ч юм уу, Чикаго ч юм уу тий. Тэгээд бид нар нөгөө элчинтэй газар элчингөө хичнээн оронд монголчууд амьдарч байна. Тэр хүмүүс бас онлайн нэг үнэхээр яхаа бол энийг нэлээд хурдламаар байна. Энийг та одоо энэ танай засгийн газар нэг хийж чадахгүй юу? Ер нь 28 оны сонгуулийн өмнө би бол нэг оруулах гээд ажиллаж байгаа. За тэгээд бодиттой байх. Нөгөөх нь Эстонд их сони юм анзаарсан. Тэгэхэд юу вэ? Одоогоос 10 жилийн өмнө шүү дээ. Хувь хүн бол хэдэн удаа сонгуулаа өгж болно гэж байгаа. Нөө хамгийн сүүлийнх нь тооцно гэж байгаа байхгүй. Тэгээ манайх шиг энэ мөнгөөр сонгуул өгдөг хүмүүс мөнгөний аваа таны өмнө сонгуулаа, таны өмнө сонгуулаа мөнгөний авчаад хамгийн сүүлд өөрийнхөө бодож байгаа юм өгч. Яг тийм тохиолдлууд одоо хэрвээ гарах юм бол техник тийм боломжтой л гэж хэлээд байна л дээ. За тэгвэл ямар ч гэсэн бид нар эрүүл мэндийнхэн бүх хувийн улсын бүх эмнэлгээс гарсан мэдээллийг нэгдүгээрт оруулах боломжтой юм байна. Тэр эрүүл мэндийн яам нь хийх ёстой. И сонгуул гэдгийг бол энэ та нар 28 оныхоо сонгуульд хийхээр ажиллаж байгаа гэж ярьж байна. Тийм үү? Энэ их сайхан мэдээ байна. За өөр нэг асуулт. Тий гадаадын хүмүүс тэр нөгөө нэг янз бүрийн гэрчилгээ аавна гэж ярьж штт. Одоо тэр тухайн орондоо нэг хүүхдийнх нь гэрчилгээ Монгол төрсөн инээ тэргээд төрсөн тэр гэр бүлтэй гэдэг тэр баримт бичгийг одоо авдаг тийм боломж англи хэл дээр ч юм авдаг боломжтой болцсон юм байна тий. Болцсон бол одоо виз бүртгүүлдэгтэй бол нэлээд 5 хэлээр авах болцсон нэгдсэн л та. Лавлахаануудаа 5 хэлээр. Нөгөө талдаа бол бас гадаадын Монголд одоо ажиллаж амьдарч байгаа иргэн бол бас имэн гойлын үйлчлэг авах болцоод болцсон англи хэлээр. Тэр нь бол F register гэсэн зүйл гарцсан байгаа. За. Тэгэхээр чи хятадын нэг хөдөө байгаа нэг монгол хүн ажиллаж байгаа хүн. Хүүхдийн тухай мэдээлэл авъя гэвэл хятад хэл дээр болчихвол өгч юм байна. За тэр их том асуудал шийдэж байгаа. Дараагийн асуулт энэ virtual zone гэж яриад байгаа. Ямар virtual бүс энэ төр гэдэг. Энэ юу хийж байгаа? Өнгөрсөн жил за ер нь бол концепт нь юм байгаа юм. За Монгол улс бол үнэхээр одоо тааж нэг сайн мэдж байгаа нүүрснээс хамааралтай уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай улс орн. Манай экспортын 93% нь бол уул уурхайн бүтээгдэхүүн. За нүүрсний унцгаал тэгээд төсвийн тоодох гэж явчихж шүү дээ. Тэгэхээр эдийн засгад солонгоруулах хэрэгтэй. За нэг болцоотой зүйл нь юу гэхээр мэдээлэл технологийн салбар бол хамгийн болцоод харагдаж байгаа. Яагаад гэвэл бид нар шинэ чип их гээл GPU гэдэг зүйл биш. Нөгөө програм бичдэг залуучууд чинь бусад улс орны одоо залуучтай нэг гараанаас эхлээд байгаа юм гэсэн. Яагаад гэвэл одоо өнөөдөр програм бичих чинь юу вэ? Python-аар л бичиж байгаа. Магадгүй C++ янз янзэл хэлүүд байна л да тий. Тэгэхээр Монголд тэр Python-ыг хэлийг сурж байгаа залуу, Японд сурж байгаа залуу, энтгэж сурж байгаа залуу яг л адилхан бохгүй гараа нь адилхан байгаад байгаа юм. Тий. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор салбараа дэмжихэд тулд юу дутагтаад байна гэхээр бид нар тодорхой хэмжээний одоо төрийн юу хэрэгтэй? Дэмжлэг хэрэгтэй байна. За тэгвэл төрийн дэмжлэгийг хийхэд хамгийн зөв хувилбарууд юу байна гэж харахад мэдээж нэгдүгээр санхүүгийн дэмжлэгүүд явж байгаа л та. Гэхдээ бас үүнтэй холбоотойгоор бус улс орнуудын кейсүүдийг их сайн судалж үзсэн. Тэгээ Монголд хамгийн тохиромжтой зүйл нь юу гэхээр ерөөсөө виртуал бүс байгуулъя. За виртуал бүс байгуулахаас өмнө тэгэхээр мэдээлэл технологийн салбараа бид дэмжих ёстой. Энэ бол үнэхээр манай Монголын залуучуудын IQ өндөр. Дээрээс нэмээд манай залуус олон. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр мэдээлэл технологиг дэмжих тухай хууль гэж гарсан юм. Мэдээлэл технологийн үйлчлэгийг дэмжих тухай хууль гэж гарсан юм. За энэ хуулийн дотор виртуал бүс байгуулна орцсон. За виртуал бүс байгуулчаад тэр виртуал бүст мэдээлэл технологийн компани бүртгүүлвэл тэгвэл тодорхой хэмжээний хөнгөлтүүд эдлэнэ. За ямар хөнгөлтүүд эдлэх вэ гэвэл нэгдүгээр орлогын албан татвараас чөлөөлнө. За нөгөө нэг хил амтай байнгын яригадад байдаг нийгмийн даатгатын шимтгэлээ шүү дээ тийм. Тэрийг нөхөн олгоно гэж байгаа. За цаашлаа дээр бол химэл оюунтай холбоотой одоо бүтээгдэхүүн гарвал тэгвэл тэр нөгөө нэг R&D байгаа. R&D-ийн зардлын 40% нь буцаан олгоно гэж байгаа. За гадаад улсад экспорт тийм бүтээгдэхүүн гаргаад экспорт амжилттай одоо бүтээл гаргачвал экспорт гаргачвал тэгвэл нийт одоо R&D-ийн зардлын 70% нь төрөөс грант маягаар одоо өгнө болгоно гэсэн тиймэрхүү
төрлийн юунод орцсон байгаа. Тэгэхээр ямар ч гэсэн энэ салбарыг жишээлбэл би одоо нэг аппликейшн хийлээ тий. Тэгээ би тэр аппликейшнийг хөгжүүлж ажиллахын тулд 5 хүнтэй компани байгуулсан явж байгаа гэж бодъё тий. Тэгвэл би энэ virtual zone гэдэг тий virtual zone тий бүртгүүлээд тэгэхээр тэр хин нэг нь та тийм байна. Үнэхээр IT-ийн хүн байна гэж хэн баталгаажуулах юм. Тэгээ үндэсний зөвлөл байгаа. Тэр үндэсний зөвлөлийг ерөнхий сайд ахлана. За. Цахим хөгжил инновац харилцаа холбооны яамны сайд нь бол одоо тухайн зөвлөлийн дэд дараагаар нь ажиллана. Тэгээ үндэсний зөвлөл нь онд 4 удаа хуралдана. Хамгийн багадаа тэрнээс жилийн хуралдаж болно. Сар болгоомж хуралдаж болно. Тэгвэл одоо энэ финтекээр Азийн орнуудад гарцсан компаниуд байна шүү дээ. Тэдний хүмүүс чинь ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ тэр хүмүүстэйгээ холбоотой нийгмийн даатгалын шимтгэлийг би буцааж авъя гэж одооноос аппликейшн өгөөд virtual zone бүртгүүлээд тэрнийхэн дараа би ийм байна гэд Монголын IT компани хувьд би ийм хөнгөлөлт үзүүлэлтийг явуулах болох юм байна тий. Болно. За финтек. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд финтек байна. Өшөө таасан аппликейшн гэсэн бас манай Монгол залуус бас юу хийдэг юм бэ? Нөгөө маш тэ simple game app-ийн янз бүрийн тоглоомууд тий. Тэрийг зараад явдаг. Би бол нэг компанид уулзсан. Тэгэхэд бол 50 сая даунлууд авцсан. Тийм тоглоом хийсэн байна гэж байгаа. За 50 сая даунлууд. Тэр чинь бөө мөнгө шүү. Тэгэхээр чи нэг тэр компанид ч одоо орлогын албанд төлөхгүй чөлөөлөгдөн. За нийгмийн даатгалын шимтгэлийн одоо нөхөн олгоно. Мөн одоо экспорт хийж байгаагүй л одоо тэр R&D зардлынх нь 70% нь одоо буцаад өгөхгүй юу. За дараагийн одоо асуулт бүгдээрийн ч одоо амжихгүй байх л да. Гэхдээ би зүгээр энэ хиймэл оюун ухаан, AI хүчтэй орж ирж байгаа нөхцөл байдал бид нарт ийм том big data гэж ярьдаг тий. Том өгөгдлүүдээ бид хадгалах, тэрийг ингээд сортлох, дараа нь өгж болох том data center гэж ярьдаг тийм үү. Ийм юм байгуулах, хувийн компаниуд бол нэлээд байгуулж байна өөрсдөө. Тэгээ улсын хэмжээнд тэрийг одоо яаж байгуулах юм, байгуулдаг юм уу, байгуулсан юм уу. Тэгээд ер нь эн чинь өөрөө дэлхийн их том экспортын шинэ сувг юм байл шүү дээ. Ялангуяа манайх шиг хүйтэн оронд бол ашигтай юм байл. Одоо Исланд ч одоо дэлхийн их том дата центр болчихлоо шүү дээ. Ягаад гэвэл тэнд нөгөө халаал тийм хүйтэн учраас тийм. Халаалт нь нэгдүгээр тог нь баг өнгөө шахой. Нөгөө гейзерүүд гэдэг аршаанаараа халаачж байгаа шүү дээ тий. Шинээр нөгөө манайхаас урагшаага энэ халуун орнууд чинь тэр дата центрийг хөргөх гэж буун ажил болд юм байна шүү дээ. Тэгэхээр манайх энийг ашигласан ийм боломжийг хараад ер нь энэ big data center энэтэй холбоотой танай яамны одоо ямар бодлого байна? Юу хийж байна? За энд нэлээд өргөн сэдвэр ярина л. Би тэгээд товчхонтой айл болохоор тань тайлбарлах гэж үзсэн. Манад үндэсний дата төвөж байгаа. За үүнтэй холбоотойгоор бол төрийн дата центр орбитд байдаг ч сонгийнхын дүргийн. Тэр бол ямар ч эхний ээлжиндээ бол төрийн бүх одоо датануудыг хадгалагддаг. Дарах нь нэг backup центртэй бас. Ер нь хоёр байх хэрэгтэй л да угаасаа тий. Мэдээж. За үүнтэй холбоотойгоор бол хувийн бас хэд хэдэн дата центрүүд байгаа. Тэгээ миний яамнаас баримтчаа бодлого бол нэг юм бодлого баримтлах гэдэг. Төр хувийн хвшлээ дэмжих ёстой. Тэгэхээр нэгс нь ийм зөвлөж байгаа. Нөгөө нэг дата хувийн хвшлийн дата центрүүд чинь нөгөө төрийн дата центрт өрсөлдөд байгаа юм. Тэгэхээр нэгс нь логикийн юм буруу логик явуулах авцалдахгүй. За нөгөө хувийн компаниудаас төр татвар авна. Тэ? Татвар авчаад тэр татвар авснараа нөгөө дата центрийн улсын төсөв өөр санхүүжлээд тэг өрсөлдөд авахгүй өөрөө авцсан. Тэгэхээр ямар зүйл би одоо манай яамнаас болон засгаас баримтж байгаа вэ гэхээр онц чухал дэд бүтцтэй байгууллагын датаг нь бол манай улсын дата центрт хадгална. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйл. Бусад одоо шаардахгүй гэж үзэж байгаа тэр одоо датануудыг хувийн хвшлэлд хадгалж. Тэгээд нэг дэмжиж авч. Сторонд яадыг. Юу нэг иймэрхүү кейс зөндөл байдаг л та. Тий. Онц чухал одоо дэд бүтцтэй байгууллагууд бол кибер аюулгүй байдлын тухай хуулиар тодорхойлсон байдаг. Тэр нь бол бас ойлгомжтой л одоо цагдаагийн мэдээ, улсын бүртгэлийн мэдээ, дата нөгөө талдаа бол одоо шаардлагагүй одоо маш олон одоо онц чухал бус дэд бүтцтэй байгууллагууд байгаад байгаа шүү дээ. Одоо төрийн жишээлбэл одоо нэгээс нь одоо яг манай даацрт хамгийн том одоо асуудал гарсан нь бол нийслэлийн камержуулалтыг одоо замын камержуулалтыг ухаалаг болгоод тэг манай даацрт тавьчихсан. Тэгсэн чи бараг өдөрт 2 сая
дата ирээд байгаа байхгүй. Тэгээ манай дата центрийн багтаамж ингэсэн. За. Техникийн зүйлэг бол юу л хувилгаа оруулах. Орон нутгийн дата гэж бас тустай бий болгосон дээр юм шүү. Машины энэ одоо юм орон нутгийн үйл ажиллагаа амьдралын чанартай мэдээллүүдийг тусдан дата центр гаргахгүй болбол жишээлбэл одоо аль нэг аймаг болгон орж ирээд байх юм бол тийм юм явагдаж байгаа. Одоохондоо арай зардалмаагүй. Гэхдээ орон нутагт бас тийм юм явагдаж байгаа. За миний нэлээд бараг сүүчийн асуулт. Надад 1000 асуулт байгаа. Гэхдээ би цаг бага байгаа учраас танаас сүүлийн асуулт юу вэ гэхдээ зэрэг yes одоо ингээ хувь хүний бид нар бүх мэдээллийг авлаа, төр авлаа, хувь хүн өөрөө гэл өгөөл ингээд энэний тэрийг аюулгүй байдлыг хэн хамгаалах юм. Одоо уже бид нарын миний нэрийг хүртэл ашиглаад хүмүүсээс мөнгө авч байгаа байхгүй орос хэл дээр ингээд янз бүрийн аппликейшн хийц айгүй ашигтай гэл надад намайг хэмэл аюу ухаанаар яриулаад олон хүмүүс хууралдаа би нэг кибер аюулгүй байдлынханд өгсөн. Squatter дүүргийн цагдаад өгсөн. Тэгэхээр зогсооч чадахгүй ш. Энийг одоо би яаж ойлгох? Яг кибер аюулгүй байдал бол тодорхой хэмжээ манайх бол бас манайхээс гадна бүх дэлхийд маш одоо хүнд байдалтай. Саяхан урд одоо Европын хэд хэдэн орны онгоцны буудлын хатгад ороод тэгээд нисдгүүд нь бүгд гац баларсан шүү дээ. Хүмүүсээ оруулж чадахгүй. Тий. Тэгэхээр бол энэ бол биднээс салжгүй л нэг л хэсэг болно л доо. Тэгээ бодлого байгаа шүү дээ. Бид нар хинтээ ажиллах юм, private companyтай ажиллах юм уу? Ямар хүмүүсийг хамгаалах юм? Төр хувийн хвшлийн одоо түншлэлээр л ажиллана. Төр бүгдийг хамгаалж чадахгүй. Хувийн хвшлийг маш олон одоо инновацлог бүтээгдэхүүнүүд гаргацсан байдаг. Тэрийг ашиглах хэрэгтэй. Нөгөө талд хоёр сорт байгаа шүү дээ. Нэг нь тагнуулын газрын доор байдаг нөгөө үндэсний төв. Нөгөөх нь нийтийн төв гэж. Тэр нь бол манай яамны доор байгаа. Онц чухал дэд бүтцтэй байгууллагуудын дэд бүтцийг болон одоо кибер аюулгүй байдлын үндэсний төвөнд хамгаалдаг. Иргэний хувийн хвшлийн компаниудынх нь манай төв хамгаалдаг. Кибер аюулгүй байдал бол манай Монгол улсад одоо 2021 оны 12 сард хууль нь батлагдаад 22 оны 5 сарын 1-ээс эхэлсэн шин зүйл байгаа. Үүнтэй холбоотой бид нар маш их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй нэгдүгээр. Хоёрдугаар бид нарт хүмүүсээ сурах ёстой, чадамжтай болох ёстой. Гуравт нь олон улсын байгууллагуудад бид нар бол харилцаа холбоогоо сайжруулах ёстой, дээшлэх ёстой. За яг ийм зорилгоор та нар анх удаага Tech Week гэнэ үү? Техникийн 7 хоног гэж хийж байгаа юм ба шүү дээ. Орон даяар тий. Одоо энэ өдрүүдэд болж байгаа юм байна тийм үү? Тэгэхээр яг энэтэй холбоотой яг сайн таны ярьснаар хувь хүн байгууллагуудыг оролцуулах, цахим одоо бичиг үсэгт бүрэн тайлагдах гэх мэтээр тий сурталчлах энэ Монголыгаа хэлэх барих ийм ажил явагдаж байгаа гэж ойлгож болох уу? Болно. Монгол улсад анх удаа Tech Week гэж бүтэн 7 хоногийн үйл ажиллагаа decentralized маягаар одоо хийж байна. Улаанбаатар хот хаагуур байх уу? Одоо бол IT парк дээр хийж байгаа. Гэхдээ нэг сонирхолтой зүйл нь бид нар чинь нэг газар хуралдаал, чигээ урданд хуралдаал. За ингээл явдаг. Tech Week бол decentralized 21 аймаг болгонд одоо тухайн одоо аймгийн орон нутгийн салбарын одоо мэргэжилтэн хоорондоо санал бодлоо солилцож байгаа, онлайнаар оролцож байгаа. Хувь хүн ч гэсэн хайгаад олоод сонсч болох юм байна. Болно тий. За ер нь Монгол улсын ирээдүйг өөрчилж болох ганцхан салбар чинь энэ цахим. Танай яам чин цахим хөгжил бас шинийг санаачлах инновацийн яам гэдэг нэртэй байгаа тий. Тэгээ энэ чиглэлээр ийм шинэ ажлууд хийгдэж байгаа юм байна. Энийг бид нар бас иргэд өөрсдөө энийг ойлгоод ашиглаад муу сайн юм байвал засах, задруулахад нь цуг оролцох юм e-participation гэх индекс хүртэл байд юм байл ш тийм ээ иргэдийн оролцоо гэдэг. Тэгээ ингэж бүгдээрээ ингэж ажиллахгүй бол энэ бүхэн чинь зөвөр нэг яам нь хийн эсвэл засгийн газар нь хийн гэдэг ажил биш юм байл ш. Бүх хүмүүс оролцох ёстой ажил юм байл тийм ээ. Тийм мэдээлэл технологийн салбар ч өөрөө босоо салбар биш. Харин бүх салбарт мэдээлэл технологи байгаа болцсон гэж харагдсан. Тийм. За баярлалаа танд. За хүнд үзэгчтэй өнөөдөр манай de facto нэвтрүүлгийн зочноор цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Батчуур оролцлоо. Сэлгэр уужим орон зай. Хараа баясгах үзэмжид харууц. Сэвэр агаар тав тухтай орчин. Тансаг давтагдшгүй өнгө төрх. Таныг илэрхийлэх төгс хийцлэлтэй King Tower. Тав дугаар элчийн орон сууцны загварын байранда та бүхнийг урьж байна. King Tower Apartment